унтах үед жолооч машинаас чимээгүйхэн бууж, үнэтэй зүйд хулгайлахаар тээшний хэсгийг нь нээдэг байв. Гэвч энэ удаад тэрээр чемодан дүүрэн бэлэн мөнгө байхыг хараад маш их гайхжээ. $2000 загсан бөгөөд энэ мөнгийг хувь тавилангаа өөрчлөхөд ашиглахыг хүссэн юм. Маргааш өглөө нь Жак зорчигчийг очих газарт нь хүргэж өгөхөд хаалгыг нэгэн үзэсгэлэнтэй шаргал үстэй эмэгтэй тайлж өг. Өнөө хэрийг шууд дээд давхар руу дагуулan гарсан бөгөөд хэдэн минутын дараа эр хоосон гараараа буцаж ирээд Жакт хүс болгон $300 өгөөд яваад өгчээ. Мөнгө олох ямар ч боломжийг алдахыг хүсээгүй тул тэндээс явсангүй. Шуудад хаалганы хонхыг даран эмэгтэйд ажигт нь хулгайч босхийг шуудхан хэлэв. Үүнийг сонсоод нэг зүйлийг шууд гадарсан эмэгтэй яаран дээш гарч шалгаад үнэхээр $2000 дутаж байгааг олж мэджээ. Тэд дахин уулзахад эмэгтэйд Жак маш сайн сэтгэл төрүүлсэн бөгөөд Жак ч өөрийн зорилгоо хэлж энэ ажилд өөрийгөө илүү тэнцэх хүн гэдгээ илэрхийлснээр энэхүү өндөр цалинтай ажилд амжилттай орж чадсан. Мөнгө угаах үйл ажиллагааны тээвэр хитийн хэсгийг хариуцдаг. Маш их ашигтай байсан бөгөөд тээвэрлэлт бүрээс дор хаяж $10,000 хөлс авдаг байлаа. Хэдийгээр ажил нэлээд хялбар мэт санагдавч бодит байдал дээр Францад нэгэн орой Жак гинт цагдаа нарын шалгалтанд зогсоогдож түүний тээшний хэсэгт нуусан $1 сая бэлнээрээ илэрчээ. Түүнийг байшингаа зарсан мөнгө гэж тайлбарласан ч үннийг хэлэхгүй байгааг нь харсан цагдаа нар түүнд хашраах хичээл заахаар шийдсэн боловч нотлох баримтгүйг мэдэж байсан тул Жак үнэхээр тайван байж шууд л уцаа гаргаж ирэн консулын газар руу залхахаар бэлтгэв. Ингүүд олон улсын маргаан болох байсан тул асуудалд орооцолдохыг хүсээгүй цагдаа нар түүнийг явуулахаас өөр аргагүй болжээ. Буцаж ирээд өнгөрсөн шөнийн цагдаа нар үнэндээ газар дээр нь арга хэмжээ авах чадварыг нь шалгахаар байгууллагаас эдгээсэн хүмүүс байсныг мэдсэн бөгөөд түүний гаргасан үйлдэл босст нь маш их таалагдав. Цалин нь тэр даруй 10 дахин нэмэгдсэн байна. Үүнээс хойш Жак амьдралынхаа оргилд хүрч үрж дуусахгүй их мөнгөтэй болсон ч удалгүй өнөөх эмэгтэй нэгэн хүүхдээ асуудал авчирв. Нэгэн орон нутгийн зөвлөлийн гишүүн тэдний компанийг шалгаж байгаа нь тодорхой болсон бөгөөд тэр хүн яг тэдний ард сууж байгаа тул эмэгтэй Жакт эргэж харахгүй байхыг сануулад тэр хүнийг 7 хоногт нэг л удаа зочид буудалд ирдгийг мэдэж байгаагаа хэлв. Сайхан боломж гэдгийг ойлгож энэ асуудлыг шийдэж чадна гэдгээ шууд л мэдэгджээ. Зөвлөлийн гишүүн зурагтаар гарч байхыг олж харсан ч түүний хажууд байсан эхнэр нь зочид буудалд харсан өнөөх эмэгтэй биш байсан бөгөөд Жак тэр даруй нэг зүйлийг ухаарчээ.